Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулинд 2022 онд өөрчлөлт оруулсан юм. 2022 онд өөрчлөлт оруулахдаа энэ агаарын хөлгийн түлшний үн нэлээд өндөр байгаа. Энээс хамаарат Монголоос явж байгаа нислэгүүд гаднаас цэнэглэлттэй ирээд тэр дагуугаан ачаа эргэлт гэдэг юм уу зорчигч эргэлтэнд нөлөө үзүүлээд байна. Тийм учраас энэ үнийг зохистой болгох үүднээс нь тав тодорхой одоо хуулийн зохицуулт хийж өгсөн юм аа. Энэ их том үр дүн өгсөн. Тэр иргэний агаарын тээврийн либералчлалын бодлого этергээ яриад гайгүй үр дүн гарсан этергээд байдаг чинь бол яг нарийнда энэ хуулийн өөрчлөлтөд уялдаж нэлээд гайгүй үр дүн гарч тийзний үн буурсан юм. Энэ агаарын хөлгийн түлшний асуудлаар засгийн газар хоорондын хэлцэл гэрээ хийхдээ бас яг нарийнда Монголын эрх ашигт эргэлзээ үүсгэмээр заалтууд байсан. Тэрийг байнгын хорон дээр болоод чуулган дээр гишүүд олон талаас нь ярьсан. Цаа талдаа буюу Оросын холбооны улсад өөрсдийнхөө санал юмнуудыг уламжилсан. Тэр дагуу сайжирсан. Энэ бол сайн зүйл. Одоо эргээд тэр үед ажил алба хасч байсан улсууд энэ агаарын хөлгийн түлшний хангалтны нийлүүлэлтэнд улс төржиж байгаад та нар ийм байдал үүсгэж байгаа юм тийм биш байхгүй. Шал хоёр өөр юмыг нэг болгож яриад байгаа нь аюул байгаа. Тийм учраас би бол одоо юу гэж хэлэх гэж юм гэхээр зэрэг энэ хэлцээрт улсын их хурл ихэнх анхаарал хандуулж өөрийнхөө эрх ашгийг хангах, за эх он жилүүдэд ашиглалтанд орох газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээгдэхүүн буюу нэг жилд 90 орчим мянган тонн түлш үйлдвэрлэх, тэрнийг өөрийнхөө энэ нисэх буудлын дээр бууж байгаа хөлгүүдэн цэнэглэх үйл ажиллагаанд бүрэн ашиглах тэр боломж нөхцлүүдийг нь хангая гэдэг үүднээс энэ асуудал шийдэгдэж чадсан гэж би бол ингэж ойлгодог. Нөгөө талд нэг бас зориуд хэлэх ёстой зүйл бол гэрээнд агаарын хөлгийн түлш гэж явсан юмыг газрын тосны бүтээгдэхүүн гээд бусад төрлийн нефт бүтээгдэхүүнүүдэд нэгэн ижил үйлчлэх хэмжээний уг үсгтэй юм явж байсан учраас дотоодын зах зээлийн дотоодын компаниудынхаа одоо үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хамгаалах үүднээс бас нэг том анхаарал хандуулсан ийм зүйл байгаамаа. Тэгээ энэ бүхэн хийгдсэн байна. Тийм учраас энэ хэлцээрийг дэмжиж батлах нь зүйтэй, сойрхон батлах нь одоо зүйтэй гэж ингэж ойлгож байна. Баярлалаа.